Тэгэхээр Англи улсад тэр дундаа Лондон хотод бол үл хөдлөх хөрөнгийн үн миний мэдж байгаагаар сүүлийн олон жил хурдтай өсөд ирсэн. Тэгэхээр энэ одоо Английн эдийн засгт ямар ч холбогдолтой байдгийг төрөөс ус цаанаасаас иймэрхүү өсгөх одоо эдийн засгийн бодлого баримтлаад байна уу? Энэ тухайд тайлбарч өгөх үү? Ер нь Английн үл хөдлөх хөрөнгө бол маш хурдтай өсдөг. Саяны би нэг илтгэл дээрээ сүүлийн 30 жилийн графикийг харууллаа. Ингээд тэр хооронд бол ерөөсөө Лондон болон хөдөө орон нутгийн одоо дундаж үний өсөлт гэхэд бол нэг 500-аас 2% өссөн байна. Сүүлийн 2013 онд, сүүлийн 2014 оны бас өсөлтүүд нь бол нэг 6% явж байгаа. Ер нь засгийн газраас бол гадаадын хөрөнгө оруулагчдыг ялангуяа үл хөдлөх хөрөнгөд бол оруулахыг маш их дэмжих одоо ийм сүүлийн одоо энэ сая консерватив ном яллаа шүү дээ тий. Тэр бодлогыг бол хэрэгжүүлнэ гэсэн таамаглалууд бас байгаа. Одоо хэвлэл мэдээлэлээр тэр тухай маш их ярьж байгаа. Тэгээд 1998-аас 2007 оны хооронд тийм 10 жилийн тийм нэг бодлого бас явуулсан байгаа Английн засгийн газраас. Тэр нь яасан гэхээр зэрэг өөрсдийн дотоодын орлогын төсвийг одоо хэмнэхийн аль болох бага зардал гаргахын тулд гадаадын хөрөнгө оруулалтын бодлогод маш их уян хатан хатъя гэсэн тийм бодлого байсан. Тэрний төсөлмжтэйгээр бас үл хөдлөх хөрөнгө маш их орсон. Энэ жилийн тэр консерватив намын бодлого явуулна гэж таамаглаад байгаа тэр бодлого нь болохоор зэрэг тэр одоо 2007 он зогсоосон тэр 10 жилийн бодлогыг эргээгээд танилцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө бол зайлшгүй өснө гэх юм. Үл хөдлөх хөрөнгө Англид яагаад өсөд идэх юм бэ? Мэдээж өмнө өсөж байгаа олон янзын шалтгаанууд байгаа байх. Эднээс урьж өгөхгүй. За сүүлийн хэдэн жилд бол Английн төв банк хүүгийн хувиа бол багассан байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгөний мэдээж барьцаа зээлэнд одоо тохируулж хүмүүсийг одоо үл хөдлөх хөрөнгө авахын тулд хийж байгаа. Мөн цалингийн доод хэмжээг бол ихсгсэн байгаа. За тэгээд ингээд үзтэл хүмүүс одоо үл хөдлөх хөрөнгө одоо яагаад ингэж удаашралтай өсөж байна? Сүүлийн үеийн жоо удаашралтай өсөж байгаа байхгүй юу? Гэтэл одоо Nationwide гэдэг одоо энэ тийм том банкны тэр эдийн засаг санхүүгийн захирал тэр Роберт Гарднер гэдэг хүн хэлж байна л да. Бид нар одоо ингээд хүмүүс эсвэл мөнгөгүй болчиход байна уу? Эсвэл яагаад ингэж юм авахгүй байна гэтэл 2014 оны 11 сарын одоо тооцоогоор үзэхэд хүмүүс жижиглэнгийн баруунда маш их зарцуулсан байгаа. Тэгэхээр тэд нар бол мөнгө байгаа. Тэрнийг тэртээ мэдж байгаа учраас үл хөдлөх хөрөнгө бол мэдээж өсөж байгаа. Тэрнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид бол маш их орж ирж байгаа. Тэгэхээр би монголчуудад юу гэж хэлэх гээд байна гэхээр зэрэг та гадаадын одоо иргэн гэсэн Англид бол үл хөдлөх хөрөнгө бол эзэмших, өмчлөх тийм эрхтэй байдаг. Тэгээд тэрнээс гадна тэр байраа үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэхээр зэрэг Монгол улсдаа сар болгон та бол маш их сайхан орлого оруулж авах нэ. Тэр бол тогтмол орлого өндөд ороод яваад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол бид энд Монгол улсын иргэн Англид байшин худалдаж авлаа гэдэг нь Англид хөрөнгө оруулахаас гадна тэрийг магадгүй энэ түрээслүүлчүүл эргээд тэндээсээ ашиг олоод авах хүрэн боломжтой гэж хэлж байна тийм. За яг үл хөдлөх Англи улсад үл хөдлөх хэдийгээр та гадаадын иргэн ч гэсэн Англи улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэхээр зэрэг автоматар визтэй болохгүй. Ажлын байраар бол хангахдаггүй. Тэгэхдээ та бол үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Тэрэнд бол Английн хуулинд бол эсэргүүцсэн одоо тэрнийг одоо хорьсон тийм ямар ч заалтууд байхгүй. Тэгэхээр та бол үл хөдлөх хөрөнгө өмчлөх аав тэгсэн мөртөө та Монголд амьдрна. Тэгэхээр та тэрийгээ тэр үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлж болно. Түрээсний үн бол сүүлийн үед маш их өсөж байгаа. Нөгөө хямралаас болоод их хүмүүс нь одоо түрээсийн байранд л яваад байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр зэрэг тэр түрээсэнд гарсан тэр орлого чинь эргээд Монгол руугаа одоо сар болгон ингээд сайхан орлого ингээд хөрөнгө оруулалт яваад байна. За хэдэн жилийн дараа та яах вэ? Тэр үл хөдлөх хөрөнгөө эгээгээ зарах гэж бодъё. Зарахаар та бас ахаад тэр зардалж эргээд Монгол руугаа орно. Тэгэхээр Монголын талаас нь бол ямар ч тийм алдах юм байхгүй. Мөн гадаадын иргэн гэдгээс шалтгаалаад Англи одоо түрээснээсээ олсон орлогоос ашигын татвар төлдөг ч гэсэн гадаадын иргэн та тэр ашигын 20% бас буцааж авна. Эрхтэй тэр хуулиараа заасан байгаа. Тийм болохоор зэрэг тэр 20 ашигын дээрээ 20% нэмэхээр зэрэг гадаадын иргэн болвол ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгөний хөрөнгө оруулалт маш хамгийн сайн бизнес л гэж би бодож байгаа. За яг мэдээж гаднаас тэрэ хөрөнгө оруулаад ийм бизнес эрхлэж байгаа хүмүүсийн хувьд бол магадгүй сайхан боломж байна. Тэгэхээр дотоодод амьдарч байгаа хүмүүс энэ тухай маш их гомдол гаргахгүй. Өөрөөр хэлбэл маш олон орон сууц хүмүүс бий болно шүү дээ. Хүмүүс тэр болгон одоо юу гэх байр орон сууц судлаад авах хөрөнгөчний боломж байхгүй байх болцоо их шүү дээ. Ялангуяа гадныхан мөнгөтэй орж ирээд байрны үнийг өсгөөд байгаа бол тэрийг бас эсэргүүцсэн тал байгаа. Тэгэхдээ тэрний чинь бас эргээгээ засгийн газраас тэр одоо Английн төв банк хувиа маш хүүгийн маш бага болгосон шүү дээ. Одоо бол маш бага. Хамгийн гол шалтгаан нь миний бодлоор бол
ердөө л тэр барьцаа зээлээс авдаг тэр шалгуур одоо банкнаас зээл авах чинь тэр хоёр шалгуурын одоо төвшин маш их өндөр болсон. Тэрнээс шалтгаалаад одоо тэр орон нутгийн хүмүүс нь тэр байр авч чадахгүй болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас түрээсийн зах зээл одоо сүүлийн үед Англид маш их хөгжиж байгаа. Тэрнийг дагаад гаднаас маш их үйл хөдлөлт орж байгаа. Тэрийг засгийн газар бас дэмжинэ гэдэг ер нь бодлоготой явуулах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би монголчуудыг бас дутах юм. Тийм Монголдо бас хөрөнгө оруулахыг гэвэл энд үйл хөдлөлт хөрөнгө аваад хууль нь сайн бүх юм нь хуулиараа хийгээд ашигын юм өндөртэй ийм үеийг бас ашиглаач гэж би бодож байна. Мэдээж одоо үзэж байгаа хүмүүс Англид үйл хөдлөлт хөрөнгөний үнийг баримжаагаар мэдэхгүй байгаа. Тэгэхээр та маш тавчхан одоо нэг иймэрхүү ийм үнэтэй байна дунджаар гэж хэлэх боломжтой жишээ байна. За жишээгээд болоход бол ер нь сүүлийн үед Английн үйл хөдлөлт Лондон хүмүүс аягүй хүнтэй гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед Лондонгийн үйл хөдлөлтийн жоох удаашраад өсөхтэй арай гайгүй ер нь жоох ингээд доктортой болоод ирсэн байна. Харин хөдөө орон нутгийн үйл хөдлөлт хөрөнгө ингээд өсөд эхэлж байгаа юм байна. За жишээд тад ярихад бол би Кембрижид амьдардаг. Кембрижид би нэг өрөө байр 2 жилийн өмнө авъя гэхэд нэг 130 мянган паундны үнэтэй байсан байна. За одоо би эргээд тэр яг тийм хэмжээтэй байр авъя гэхэд бол нэг 200 орчим болсон байна. 130-аас 200. Тийм. Тэгэхээр зэрэг 70 мянган паундны. Тийм. Паунд ч 210 сая орчим. Тэгэхээр маш тэг Кембриж чинь Лондон биш шүү дээ тий. Тэгэхээр чинь зэрэг Лондонгийн үн одоо Кембрижийн хөдөө орон нутгийн үн Лондонгийн үн хоёр ингээд зөрөө хоорондоо жоо ойртод ирж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртөл харьцангуй хөдөө орон нутгийн байр Лондонгийн үнийг бодвол арай бага. Тэгэхээр одоо л яг ингээд хөдөө орон нутгаар аваад тэгээд түрээслүүлэхэд бол тэр бол маш их найдвартай хөнгө